Гансан мужийн сүбэ хошуун говьолтой Баян онгор аймагтай хэлдэг. Хэл их ойрхон болоод ч тэр юм уу. Манай говьолтойчуд гэж хэлэхээр манай говьолтой ах дүү нар гэж их ярьдаг. Одоо сүбэгээс бараг 500-аад хүн одоо говьолтой аймаг Баян онгор аймагаас ах дүүсээ хайж бичиг цаас ирүүлсэн. Сүбэ хошуун л гэхэд одоо жишээл газар нутаг бол агуу том мэддэж байгаа. Одоо энэ Дандас сүрэнгийн наран цагт гэдэг залуу эхлэгийг аврыг жиргээ холбоо гэж төрийн бус байгууллага байгуулад анх санаачлаг гаргаж мод тарьж гисэн байгаа. Энэ үйл ажиллагааг дэмжиж манай монголчууд бол өөр монголчууд дэмжиж одоо нийт 90 гаруй мянган модыг авчирч тайлсан, энэ тэнд суулгасан, ургуулсан. Наран цогт маань одоо аймгийнхаа театрын дуучдыг өөр монгол танилцуулах, монгол ахуй зан заншлыг суралцуулах ийм мэтийн ажлыг бол санаачлаг хийж хэрэгжүүлж их хэлгэн халуун сэтгэлтэй онд говийнхаа хүмүүсийг дэмжиж туслах юмсан гэсэн бодолтой ийм нэг залуутай цог өөр монголоор тойроод ирлээ. Өнөөдрийн сайхан мандын ярахтас хүрж байна. 2010 оноос хойш байгаль эхлэлгийг авах Тэнгэрлэг аяны хүрээнд мод тарих ажлын зохион байгуулсан. Үүнээс хойш 8 жилийн хугацаанд 14 аймгийн 50 гаруй суманд 15 нэр төрлийн 90 мянган мод тариад байгаа. Энэ олон хүмүүсийн сэтгэл шингэсэн үндэл бүргүй ингэж өгсөн нотнууд ингээд ургаж байгааг харахаар бас үнэхээр сайхан байдаг. Үнэхээр баярламаар байдаг. Зарим нэг нь хариуцлагагүй хүмүүсээс болоод үхсэн одоо ургуулж чадаагүй юм харахаар бас нэг сэтгэл эмзэглэдэг. Энэ олон хүмүүсийн бас сэтгэлийн шингээсэн тэр сайхан энергитэй буянтай ажлын манаас зарим нэг хариуцлагагүй хүмүүсээс болоод бас үгүй хийж байгаа талаар өнгөрч байгааг харахаар бас нэг жаахан тийм санагддаг та. Манай холбооны 10 гаруй гишүүд өнгөрсөн жил Монгол улсад маш их хэмжээний одоо гамшиг тохиолдож төмөр болсон. Энэ төмөрийн үеэр бас төмөрт нэрвэгдсэн газар нутаг тэнд ажиллаж байгаа хүмүүс тусалж дэмжиж хандив тусламж өгсөн. Тэгээд тэр хүмүүст бас Монгол улсын ерөнхийлөгч өөрийн биеэр баярлсан сэтгэлээр ирхэж өргөмжлөлт талархлын бичиг өгсөн. Тэгээд энэ өргөмжлөлийг одоо энд сууж байгаа хүмүүсээс манай хурнаа зочдуудлын эзэн Улаантуяа хшиглэн оюутлын үйлдвэрийн эзэн Ганчим хоёр манаас энэ өргөмжлөлийг хүртсэн байгаа. Энэ олон хүмүүсийнхаа сайхан сэтгэл хүч буйнаар Монгол руугаа чиглэсэн хүмүүнлэгийн чиглэлийн ажлыг одоо ингээд 4-5 дахь жилдээ хийгээд байж байна. Тэг хамгийн сүүлд бид нэр 3-4 удаагийн давтамжаар замын үдэд мод тарилаа, замын үдийн сургуулиудыг тариулаад самтай хөшөө, 3 дугаар сургууль, 2 дугаар сургууль, урах наран цэцэрлэг мөн дээрэс нь замын үдийн 3 үйл толгоос ээж бид нар бас холбооныхон гишүүдийн туслалцаа дэмжлэхээр бүгдөө гэр авч өгсөн. Тэгээд урах толгоос ээжүүдээ бас давхар дэмжиж ганцхан мод тарих биш, давхар Монгол руугаа чиглэсэн хүмүүнлэгийн чиглэлийн ажлыг бол үргэлжлүүлэн тасралтгүй хийсээр явж байна. Ер нь манай эхлэгийн аврын холбооноос санаачлаа 4 жилийн хугацаанд Монголын өргөтлгөөсөн ээж, өргөтлгөөсөн аав гэд 13 өрх айл шинэ гэр авч өгч тэднийг бас орох оронтой дулаан үйлчүүлэхэд тус нэмрээ болсон. Ганцхан гэр авч өгөх биш, тэднийг бас ажлын байртай болгох. Дээр нь бас дулаан үйлчүүлэхэд хүүхэд багчуудад нь ховц сунар гэд бүх төрлийн тусламжийг манай холбооныхоо хүргэж өгдөг байгаад бид бас соёлын солилцооны шугамар хамтарч ажилладаг 2 ч удаа одоо хүүхэд багчуудыг авчирч бас соёлын солилцооны шугамар авах шүү хөөхөд 90 онт тоглолтуудын зохион байгуулж өгсөн. Бас урлаг соёлынхныг бас таниулах, эхлэгийг аврах үйлс татан оролцуулах зорилгоор дуушгийн тоглолтыг бас 90 хот болон бус газруудад бас хамтран зохион байгуулдаг. Энэ үгдийг одоо манай энэ холбооны гишүүд бүгдээрээ санаачлал тал талаас ханд мөнгө цогцолуулаад зохион байгуулдаг та. Тийм бидний энэ ажлыг арга хэмжээ одоо энэ Монгол руугаа чиглэсэн хүмүүнлэгийн арга хэмжээг одоо олон жил хийгээд ирэхээр өөр монголчууд маань илүү их мэддэг болж байна, таньдаг болж байна. Тэгээ манай энэ холбоон дээр Шилэн голын тулах хайр хадамжийн холбооны одоо аймаг хушуудад байдаг салбарууд их дэмжиж их оролцдог. Өөр монголчууд маань тал талаас их оролцож байна. Мөн дээрэс нь Хөх хотод байгаа Монгол иргэдийн нийгэмлэг, Хөх хотын консул, Ирээн хотод байгаа Монгол иргэдийн нийгэмлэг, Ирээн хот дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо, Ирээн хотын консулын газрууд бас их дэмжиж оролцдог. Бүх дэлхийд эл газар орондойгоо элемэгтэй Монгол хүмүүст энэ өдрийн хамгийн сайхан мэнд ТV-ээс их монгол хэлээр өргөн дэвшүүлж байна. Болтоороо сайн байцгаана уу? Тул молтой сайхан хаварцгааж байна уу? Би их дэлхийн аврын холбооны гишгүү өрөө хотод байдаг Нарангой.
Өмслийн ястан гэхгүй бол тараа л нэг бөмбөрцөгтэй. Бид энэ гагц бөмбөрцгөө хайрлахгүй өөрхөн хайрлах бай. Тэгээ бөмбөрцөд дэлхийн бүрэн бүтэн байгаасай. Эх байгаал нь элэг бүтэн байгаасай. Энд оршин амьдарч байгаа бүх амьтан галтан сэтгэл нь ариун байх болтугай гэж даатгаж. За би өөрөө Монголын чиг Ордос хотын Уушин гушуунаа тэгээд их дэлхийгээ нааврын холбооны гишгүүн баярт байна. За би энэ холбоонд ороод тэгээд бүхийдээ монголчуудынхаа буян сайхан одоо амьдраарай гэж бодож за бүгдээрээ энэ сайхан байгаль дэлхийгээ аварж одоо бүхэн монголчууд минь тэгээд ачтайхан сайхан жаргах болтугай гэж эндээс би ирээж байна тэгээд. Одоо байгаль дэлхийгээ хамгаалах ядарсан зүдэрснээ туслах энэхүү үйл ажиллагаанд оролцож явдаа маш их баяртай байна. Энэхүү зохион байгуулалтыг байгуулсан Монгол улсын наран цогт тахтаа бас маш их талархаж байна. Ингээд дэм дээш ирчмдэн гэж бүгдээрээ Монгол сүүл бид нар бүгдээрээ л нэг нэгнээ тусал дэмжиж их байгалаа хамгаалж явъя гэж бодож байна. Улааншин хотын одоо Монгол үндэсний дунд сургууль одоо бид нарт бас очсон байгаа. Одоо цэцэрлэг баг дунд дээд гээд 12 жилээр одоо сургууль тавиулдаг. Хажуу талдаа жижиг цэцэрлэгийг одоо 2 жилийн өмнө барьж оруулсан гэж байгаа. Энэ сургууль нь 1978 онд байгуулагдсан 40 жил болсон. 50 гаруй багш ихэнх нь одоо Монгол багш нар байдаг гэж байгаа. Сурагчдын ихэнх нь Монгол малчтын хүүхдүүд байдаг учраас одоо дотор байранд голчлон амьдардаг. Одоо энэ Улааншинд бол одоо 6600 орчим Монгол иргэн 100000 орчим Монгол иргэд байдаг гэсэн. Манай сургуулийг Улааншина Монгол үндэснээ дунд сургууль гинэ. Тэгвэл энд бол гинэ чинь бүх сурагч 300 байгаад 3 сурагчтай. Юунд гол болж гинэ чинь бага сургуулийн 1-аас 6 дугаар он хүртэл. Анх дундын 1-аас 3 дугаар он хүртэл. Дээд дундын 1-аас 3 дугаар он хүртэл нийт 12 жилийн дөрмт ийм нэг Монгол дунд сургууль болох юм аа. Тэгвэл энд бас манай сургуулийн хүрээнд нэг 80 гаруй сурагчтай Көгдийн Монгол цэцэрлэг байна. Тэгвэл энд бага анги, думд анги, их ангига 3 анги хувааж байна. Бас 5 багштай. Тэгвэл манай сургууль болж энэ чинь 1978 онд байгуулагдсан. Тэгээд одоо энэ жил болоход яг 40 жилийн ийм төвөгтэй ийм нэг Монгол дунд сургууль болох юм аа. Тэгвэл манай шинэ сурагчийн гол эрэлт болж энэ чинь бүр малчнаас ирнэ. Малчин ард түмнээ өргөгд. Ийм учраас болж энэ чинь хагас нь болж энэ чинь байранд сууж байна. Нийт байрын сурагч болж энэ 100 гаруй байранд сууж байна. Бүр сургаалдаа сууж, сургаалдаа холбоотой идэж ийж байна. Тэгвэл өндөр гол болж энэ чинь та нарын одоо манайстай тулга хар халамжийн ховлаана комиссара манай сургуулийн сурагч нартай энэ ёс морлын талаар аймаа хог хамгаалах талаар бас болж энэ чинь ном унших талаар ийм сайхан суран хөмжлийг хаарлсанд одоо клиникаар баярлж байна. Та нарт болж энэ илүүхэн манайс болж энэ чинь Монголын одоо соёл сургууль хөмжлийн үйлстэй одоо дэмжлэгээ үзүүлж явж байгаа ийм сайхан халуун сэтгэлтэй эрдэмтэн багш нартай одоо гүн талархаж байна. Баярлалаа. Тэгээ одоо Шилэнгол аймгийн тулах холбооны тэргүүн Төмөн гэрэл тэргүүтэй төлөөлөгчдөд эдний сургуультай танилцах, сурагчтай холбоо тогтоох Шилэнгол аймгийн хүүхдүүдийн одоо Улааншины сургуулийн хүүхдүүдэд зориулж бэлтгэсэн сэтгэлийн бэлгийг хүргэж өгөх. Зарим нэгэн хүүхдүүд одоо сургалтын тэтгэлэг олгох ийм ажиллагааг одоо тэнд очиж хийсэн байгаа. Хамгийн гол нь одоо энэ өр Монгол даяараа тархан
өөр Монголд амьдарч байгаа одоо монгол үндэстнүүдийн хооронд нь хүүхдүүдийн танилцуулах, бие биентэй уулзуулах, одоо газар газрын ёс заншлыг бие биенд нь зааж сургах, танилцуулах, уламжлуулах энэ гэсэн тийм ажиллагааг одоо энэ тулга холбоо нь хийдэг байгаа. Тулга холбоо нь болохоор зэрэг 2013 онд анх байгуулагдаж 14 оны 8 сард албан ёсны байгууллага болж одоо тийм Шилэнгол аймагта бүртгүүлсэн байгаа. Шилэнгол аймгийн одоо олон газраас 2000 орчим гишүүнтэй 4-р дэсийн байгууллага гэж. Одоо дэс дугаараараа бол 4-р дэсийн байгууллага гэдэг нэлийн дээгүүр ордог. Тодорхой эрх яам бидэлдэг. Одоо энэ байгуулагдсанаас хойш 5 жилд 1000 гаруй удаагийн хөдөлгөөн зохион байгуулж одоо мод тарих, гаал унтраах, настан буурал туслах хүүхд багчуудыг хооронд нь сэтгэлээр нь холбож өгөх зэрэг ажлуудыг хийдэг одоо сайн дурын тийм байгууллага байгаа. За манай Монгол улсын эхлэхийг авраг жиргээ холбоо төрийн бус байгууллага нь одоогоос 8 жилийн өмнөөс эхлээд Монгол улстай яра үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Бидний гол зорилго нь болохоор байгаль эхлэхийг аврах Тэнгэрлэг аяыг одоо Монгол улстай яра зохион байгуулсан. Сүүлийн 5 жилд Шилэнгол аймгийн Тулга хайр халамжийн холбоотой хамтраад одоо Оросын холбооны улсын, Бурайд улсын монголчуудад болон Юнаны монголчууд гээд энэ удаад л Хөхнуур, Сүбигийн монголчууд дээр цастай дээд монголчуудтайгаа уулзж ингэ амьдралын бэрхшээлтэй тийм 13 айлд шинээр авч гисэн ийм ажлуудыг бид одоо Тулга холбоотой хамтран зохион байгуулдаг юм аа. Энэ бид нар болохоор манай Өвөр Монголын Шилэнгол аймгийн Тулга хайр халамжийн холбоо ингээд 2013 оны намар байгуулагдсан. Ингээд 2014 онд манай орон нутгийнхаа ард дэвтлийн давчаанд одоо хууль ясны бүртгэл хийсэн. Ингээд энэ удаа манай бүрэлдэхүүнээр тавлаа одоо ирсэн гол зорилго нь ингүүл одоо бас ингээд манай Хөхнуур, Сүби ингээд газар орноор одоо энэ сурагчд өнөрдүүдэн одоо энэ ам ахваа яаж хамгаалж, хайрлж хамгаалах, ахаад нэг нь одоо энэ ёс суртахууны талаар яаж өөрийгөө хүмүүжүүлэх, цаашаа нь одоо энэ номтой хөгжих болон ийсэн гол сэдвээр ингэж тайлан одоо тойрж ингэж ажиллагаагаа өрнүүлж байгаа бид нар. Одоо энэ удаа манай энэ Сүбишэний Монгол сургуульд ирчгээд одоо нөхдүүдтэйгээ саяхан одоо хөдөлгөөн болж өнгөрсөн гол нь одоо хүүхдүүдэд сайхан яаж ном унших, яаж номтой болох, тэгээд одоо энэ гэрийн сургал, одоо энэ багш нарын энэ сургал арвин талыг нэг хамуураад одоо ингээд ёс суртахууны хүмүүжлийн ажил хийж явж байгаа. Бидний гишүүд бол одоо Сүбигийн дээд монголчууд, мөн цасны монголчуудтай одоо уулзаж танилцах, хүүхдүүдийн сэтгэлийн бэлгийг өгөх, тэдний зан заншил, байр байдлыг одоо Шилэнголдоо уцааж очиж танилцуулах, Шилэнголоос одоо сурагч солилцоогоор хамтарч ажиллах, одоо Шилэнголынхаа сургууль болон Шилэнголдоо урьж тэнд ажиллуулах, сайн дурынхныг хооронд нь солилцох төр, урлагийнхныг солилцох төр гэсэн тийм хөдөлгөөн хийхээр одоо анхныхаа уулзалт хийгээд ингэж явсан байгаа. Энэ хоёр газрын хооронд бол одоо нэлээд хол. Тийм учраас одоо тэр болгон ажил төрөлтэй улсууд очиж уулзаад учраад байх тийм боломж муу байгаа. Тэгээд шин замыг нээхээр Тулга холбооныхан одоо ингэ зориглож хөдөлж бидний аяллаа хүмүүнлэгийн ажил маань их амжилттай сайхан болсон. Улаан шин болон Сүбигийн монголчууд, Монгол сургуулийн сурагчид, багш нар, монголчууд маань одоо энэ үйл ажиллагаанд их баярлаж сэтгэлийн их дэм авлаа гэж ярьцгааж, хамтарч ажиллах талаар ярьцгааж байсан юм да. Энэ одоо Сүби хотын сургууль Хятадын засгийн газраас одоо үндэсний цөөнхүүдэд онцгой анхаарал халамж тавьж ажилтгийн нэг жишээг одоо энэ жишээлбэл Гансү мөчийн Сүбэ
хошуунд олж харлаа. Энд 280 хүүхдэд зориулаад одоо 3 давхар сургууль, дотуур байр, хоолны зал, спортын гадаах талбай гэдрийг бариад 70 гоёхийн хөшөөгийн үүдэн дээр нь босгоо залчихсан. Харуул хамгаалт их сайтай. Ятад ер нь дунд сургуулиудаа онцгой хамгаалтанд авсан мэдэгдэж байна лээ. Орох, гарах бүх үе хаалга төвчтэй зоочтой, ордог гардаг цаг хугацаатай, харуул хамгаалт сайтай, гадны үннийг их шалгаж оруулдаг. Тэгээ бид нарыг ч гэсэн бас захирал нь багш нар нь өөрсдөө гарч иж ингэж оруулж сургуультайгаа танилцуулж үзүүлсэн байгаа. Сургуулийн хүүхдүүд нь бол сэргэлэн цав. Яг л одоо нэг манай хөдөө сумын сургуулийн хүүхдүүд шиг цоглогдсон улаан хацартай Монгол хүүхдүүд байсан. За сайн байцгаана уу? Говьалтайгийн Монгол ах дүүнэр Монгол туургууд нар сайн байцгаана уу? Сургаал болж одоо ганс хүмүүстэн цорын гагц Монгол хараар гिचаал орж байгаа юм нэг сургаал юм а. Манай сургаал одоо орчимдаа Монгол хэл зааж байна, хит хэл зааж байна, англи хэл зааж байна. 3 хэлээр гिचаалж байгаа. Гол дунд нь монголоор зааж байна. Тэгэхээр орчмаараа да манай би монголч гэсэнгүй, манай ойрд монгол гэсэнгүй. Монгол соёлын төлөө бүржитгэж яваа юм монголчууд юм а. Манай Сүбэсийн Монгол үндэстний урьдчилан засагсан болохоор 4800 гаруй монголтой бүх шин 5000 гаруй монгол хүн амтай. Инхлээр цорын гагц монголоор гिचаалж байгаа сургаал болохоор манай одоо монгол соёлын өргөй, монгол соёлын ойдлуулъя, монгол уран зохиол, монгол амьдрал энэ талын сургуулийн дээшлэлээ гэж одоо манай сургаалч юм одоо бүхний ангитай, морон хуурын ангитай, товшуурын ангитай, монгол шатрын ангитай, монгол бугын ангитай одоо бас монгол гэр одоо монгол одоо түүхийн судалгаана суурин газар гэж бас хөгтөдөө энгийн цагаараа гिचаалан орд юм а. Инхлээр одоо манай зах залгаж байгаа Говьалтайгийн монгол ахынчууд завтай бол манай Сүбэ монголоор альчилж яраарэ. Та нараа хөнтгөн урж байна шүү. Одоо Сүбэ сургуулийн онцлог хичээлийн програмд нь бол одоо монгол ахыг уламжлуулан үлдээх, монгол зан заншил, ёс журмыг одоо сургах тэр талаар их онцгой анхаарч тусгай бүр үзүүлэнгийн танхимтай том заалыг тэр чигээр нь монгол ахыг дотор нь гэр босгоод одоо монгол айлын иж бүрэн тавилгыг тавиад одоо тэндээ бол одоо үндэсний өдрөөр тэгээ Монголын зан заншилтай танилцах юм өдөрлөг зохиодог гэж байсан. Сурагчид одоо түрүүн бол манай ийм нөхцөл байхгүй. Шинэ сургууль байгуулагдсанаас хойш одоо бид ийм бүтээн байгуулалт хийгээд одоо сургуульд одоо сурагчийн хавтан Монгол үндэснийхэн жанш заншлын гिचэлийг орох тусгай одоо ийм гिचэлийн танхим байгуулсан юм а. Тэгээ одоо нь Монгол гэр. Энэ Монгол гэр трам бол одоо манаас шин одоо цагаан сар болсоор одоо бүр энд ирж багш нар сууж сурагчид ирж багш нартайгаа одоо хадгаар ирд мэдлэлчлэх гинэ. Тэгвэл одоо энд байж байгаа бол бүхэл шүүс энэ Монгол үндэснээ ерөөсөн хэрэгжижсэн ширдэг дохом гэнэ эдгээр зүйлүүд манай багш нар өөрийн гараараа хийсэн. Одоо энэ хийсэн гол зорилго бол одоо ихэнхдээ бол сурагчтай жан үеийн гिचэлийг одоо тайлбарлахын төлөө бэлдсэн юм а. Ихаан тусын Монгол үндэснээ төөхөөс өгдөөс Чингис хаанаас эхлээд энэ бол ерөнхий их төөх юм. За ингээд энэ 4 их уулгаар бүрдсэн. Энэ бол Ихаан тусын Монголын төөх. Дахиад л явсаар байна. 4 ойрдын тухай танилцуулгад иймэрхүү манаас л энэ хошууд Сүбэ үл одоо хошууд траас одоо хошууд хаан тусын хойж энэ төөхөн бүлдээ сурагчид бүгдээ танилцуулах. Энэ нэг бас нэг их уулга. Дахиад нэг дараах уулганууд дээр Сүбэгийн Монгол үндэснээ төөхөн нэрл гарал. Энэ нэхэд их уулгаар бүрэлдсэн. Одоо Сүбэгийн байрал хөвчөө. Одоо энэ дээрээс одоо манай өөрийнхөө Сүбэгийн төөхөн бол одоо бүгдийг олж мэдэж болно. Тэгвэл одоо Монгол гэр нь бол гол нь одоо жан уйл. За тэр нэг хэрэм бол гол манай сургуулийн төөх. Манай сургуулийн ер нь бол 1980 онд Гетас ангичрал тусгай Монгол дом сургууль гэж байгуулсан. Энд бол 2 их сургууль байсан. Нэг нь үндэснээ баг сургууль, дунд сургууль хоёр нь бол 2004 онд бол хамтраад Сүбэгийн Монгол үндэсний сургууль гэдэг одоо нэг 12 анги яасан юм нэг чорын гагч Монгол үндэсний хичээлж байгаа энэ сургуулаа гансан можи. Энэ бол одоо сургуулийн төв.
Ийм асан бол манай сургуулийн захирлууд намын өөрийн шүүж байсан 30 жилээс дээш алсан багш нарын танилж болох. Систем монголчууд уу Сүбэгийн Монголын сургууль дээр ирээд байж байгаа. Сүбэд ганц монгол сургуулийн захирал хасгүй. Танд одоо энэ Монголын зохиолчтой хэвлэл болон Нацаг дөржийн шагналд дорж зовдын их бол тэгээд миний төр сайх байна. Энэ үнийг бичсэн өвс ногоо аниргуу гэж 16 оны одоо Монгол улсын шилдэг номоор шалгарсан юм ном байна. Тэгээ одоо энэ номыг танай сургуульд дурсгал болгож өгвөл. Тэгээ одоо сургуулиараа Говьтай аймгийн ах トゥ нартайгаа холбогдож уулзаж учирч ах トゥ усээ олж одоо илгэн халуун сэтгэлээ дэвтэх хийсэн гэсэн тийм илэмсүү халуун сэтгэлээр биднэрт хандаж захиа даалгавраа бас өгж байлаа. Бидний зарим ах トゥ усыг олж өгөөч ээ. Бидний ах トゥ ус одоо энэ Говьтай аймагт олон байна гэсэн тийм яриаг одоо уулзсан хүмүүс ярьж байсан. Үзэл юм ээ. 80 гаруй настай эмгэн нэр үзэл залуудаа хонь хариулж хөдөө гадаа их явсны хөнгөн шингэн гэж ихтэйхэн хараа сайн баг биднээс ч илүү хараад дээр байгаа юм бичгийг хараад уншаад байсан. Би их хөнгөн шингэн Монгол явах санаатай. Тэгээд одоо ирж байгаа зочдыг одоо дайлах өгөх байхаа олж чадсан сэтгэлтэй тийм илгэсүү. Манай монголчууд ар монголчууд одоо манай монголчууд л гэж ярих юм да ар монгол гэхгүй. Манай Монголоос ирсэн ах トゥ нар гэл. Тэгээ одоо эмгэн ажлын амралт гэж ярих юм а тэтгэврийг. Ажлын амралтаа авснаас хойш аялагчид зориулаад юм одоо өөрийнхөө хүрээ хашаан дотроо бяцхан гэр бариад элдв янзын үзмрүүд хээр хөдөөнөөс олсон үзмрүүд болон одоо өгнөөхөө цуглуулсан эд материалаараа одоо үзэсгэлэн гаргаж одоо энэ Сүбэ энэ суурьнд ирсэн улсууд суурьнгаас холгүй ойрхон байдаг учраас ирсэн улсууд нь ирж үзмрүүдийг үзэж эмгэнээр орж гараа дайлуулаад дуу хоорын сонсоод ингээд явдаг гэж байгаа. За ээж сайхан дуулаад өгнө надад. Гуруулаа. За. Архигүй ямар дуу дуулах уу? Монгол улс очиж. Монгол улс очиагүй. Одоо очоо ээж. Одоо энэ тулж гисэн харь хөвөн давхлаа явна гэдэг. Би ийм цаатаа миний кол акрдсан. Яв дийлжгүй байна. Одоо хөвөн давхлаа нэг Монгол улс Түркийн гэмэрлээ хэлдэг. Оюун ухаан нь бол үнэхээр гайхалтай. Одоо бараг 70 гаруй жилийн өмнө болсон явдлыг өчигдөр болсон юм шиг санал сэтэж ярих нь бол одоо үнэхээр гайхалтай. Одоо бид нэр одоо энэ насн дээр ийм байж чадах уу юу гэж манай аялын багийнхаа хоорондоо ярьцгааж ирсэн юм аа. За одоо ингээд дэлхийн бүх монголчууд зориулаад таныг сайхан аядуугаар өгöd өгч. Би дуулж чаддаг. Тэгээ баярлсан хэрэг баркамтгаа гэмтэй би нэг дуулж халаа. За тийм. Тэгж болохгүй. Ядаа би тэгээ дуула халаа. За. Сэдвэл хэрвээ сэдвэл хэрвээ. Орванарын 오제임 엥게란 에르게달라이 이나케날
örgelevi Kenzavagala Biye kan ngırır kılavi kendim yeşil kızarın telmana noy o ya da kırır kılavi bayın hoşuna noto argo ishagi kırır kılavi